Дээлэг инструкцийг байгуулад энэ 15 жилийн хугацаанд надад янз бүрийн гоё боломжууд их таарсан. Хамтарч ажиллахаар хүн самбуулсан би маш том хөрөнгө оруулагч одоо хамтарч хөрөнгө оруулах тухай сандууд байсан. Үргэлж өөрөө хүнд ингэж барилгын байж өгч яхаар өөрөө бариад хоёр нуглаад нэг нуглаад зарах юмсан гэсэн бодол надад үргэлж төрийн юм шиг бодогдчихсэн. Одоо би танд байгууллагын алсын харааны тухай ярьж хэн нэгэн итгэл Монголын барилгын салбарт хамгийн сайн гүйцэтгэгч байх ёстой. Ийм гүйцэтгэгчгээр Монголын барилгын салбар байж болохгүй. Хэн нэгэн барилгын инженер энэ ажлыг өөр нэгэн өөрийнхөө хувийн их ашиг сонирхол, их мөнгөний ашиг сонирхолтойгоо нийцүүлээд хувиргаад явж бодох боловч хэн нэгэн итгэхэд яг мэргэжлийн өндөр гүйцэтгэгчийн төвшөнд ажиллах ийм байгууллагыг үүсгэж бий болгох ёстой. Тэгээд би өөрийнхөө байгууллагын алсын харааг одоо хүүтэйгээ болоод энэ сууж байгаа манай үндэсний бүтээн байгуулалтын эрхэм захирал дотн билэгтээ олон дахин зөрөн байж нэг зүйлийг хөдөлгөөгүй минь 15 жил. Тэгээ энийг би алсын хараа гэж өөртөө тодорхойлдог. Цаашид хөдөлгөх хэрэггүй гэдэг зөвлөмжийг одоо манай Сеул гүйцэтгэлүүд өгдөг. Энэ бол бидний хамгийн эрхэм зүйл бол үндсэн чиглэлийн огт өөрчлөлт хэрэггүй. Бизнес амжилтын төрийг гэвэл өөрийнхөө сонгож авсан замыг өөр нэгэн гоё өгөөшөөс харж олон дахин өөрчилж эндүүчнийг холбож тэрлүүчнийг холбохгүйгээр тууштай явах юм бол хүрх юм байна гэж ингэж хувьдаа би ойлгосон юм л дээ. Тэгээ энийг одоо байгууллагынхаа эрхэм зөвлөл болгож алсын хараа болгож ингэж явах юм аа. За тэгээ манай байгууллага гэж нэг юм байгууллага да. Тэгээ нэг одоо хүүхдтэй ашиг жаргал зовлон дуустдаггүй өдөр өглөө нар ургахаар ихлээр орой нар жаргалт үргэж иддэг. Үлдсэнд нь цөмөөрөө унцгаадаг. Тэгээ башаа дахиад божигндаг алх хатаас дахиад хэв ашиглууд ачигнаад дахиад помпууд ажиллаад дахиад бетон онцлохоор ингэ явж байна. Одоо бид нар яг өнөөдөр Тесагийн 22 давхар Скагард гэдэг орон сууцны хорооллыг барилга дээр ажиллаж энэ манай Монголд бий гэж бодож байна. Хамгийн сайхан хорооллуудын нэг болно. Тэгээ энэ хорооллын 22 давхар 16 дахь давхрыг өнөөдөр зутгаж байна. Ингээ та бүхэн болон өөртөө хамт олондоо барилга болон өндөр байх гэж хэлсэн юм.